Ганцхан юм болохоор Тэнгэрийн өр жаргаж явна бид хоёр Миний гэр бүлийн аз жаргал амин харин амьд томоо Миний гэр бүлийн аз жаргал ариун харин түүх бие Миний гэр бүлийн аз жаргал амин харин амьд томоо Миний гэр бүлийн аз жаргал амин Бид одоо 5 сайхан хүүхдээ аав ээж. Тэгээ одоо хамгийн том нь одоо 4-р ангид сурдаг. Тэгээд 1-р ангид тэгээд цэцэрлэгт суралцдаг. Хамгийн бага нь одоо 2 нас. 2 настай. Тэгээд өнөөдөр ингээд олон улсын гэр бүлийн баярын өдөр. Тэгээ хайрцалтай маш их хайртай шүү гэж хэлье. Миний гэр бүлийн аз жаргал амин харин амьд томоо Миний гэр бүлийн аз жаргал ариун харин түүх бие Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр ямар өдөр болохыг мэдвэ та? За, өнөөдөр Уранга аймгийн засаг даргын захирамжаар сар болгоны эхний 7 хоногийн баасан гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг болсон. Өнөөдөр энэ оны 2 дахь өдөр нь өнөөдөр тохиож байгаа байхгүй юу? Гэр бүлийн өдөр. За тэгэхээр эдгээр өдрүүдийг гэр бүлтэйгээ цагаа зарцуулдаг бүлдээрээ. Тодорхой штэ сайхан үйл ажиллагаа байна. Мэдээж энэ үйл ажиллагаа бол олон гэр бүлүүдийг илүү одоо ойр дотн байж бие биедээ те чөлөө цагаа зөв өнгөрөөж одоо бие биедэйгээ илүү ойр дотнох тийм сайхан боломжийг олгосон сайхан үйл ажиллагаа байна. Тэгээ би өөртөө айгу гайхлаач чинь чи юу болж байгаа юм бол гэж ихтэй гайхал. Харин ханаас цагаараа ирвэл гэж боддог. Гэр бүл бол мэдээж одоо миний хамгийн үн цэнтэй зүйл одоо миний ээж аав манай ээж те миний хааны жилүүр хүүхдүүд бол мэдээж миний хамгийн үн цэнтэй сайхан одоо миний үнд зүйл гэсэн үг. Тэгэхээр ийм санамсаргүй байдлаар ийм гоё бэлэг авсандаа баяртай баярлалаа. За сайн байцгаана уу? Өнөөдөр ямар өдөр болохыг мэдвэ та? Өнөөдөр ямар өдөр болохыг мэдвэ? 15. Шинэ 15. За өнөөдөр аймгийн засаг даргын захирамжаар сар болгоны эхний 7 хоногийн баасан гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг болсон. Тэгэхээр өнөөдөр 2026 оны 2 дахь гэр бүлийн өдөр нь 5 дугаар сарын 1-ний өдөр буюу өнөөдөр тохиож байгаа байхгүй юу? За тэгээ эдгээр өдрүүдийг гэр бүлтэйгээ цагаа зарцуулж өнгөрүүлээрэй. За. Та хоёр маань хэдэн жил танилж байгаа лээ? 60 гаруй жил болж байна. Оо ямар гоё юм бэ. Тэгэхээр залуу гэр бүлүүдтэй хандаад юу ч хэлэх вэ?
За бүгдээрээ уртнаас удаан жаргал өр хүүхдүүдтэй хайртай сайн сайхан амьдарцгаарай л гэж хэлье. Гэнэштэй сайхан амьдраарай гэж. За баярлалаа. За Тэн сайхан бүрдсэн юм болохоо Тэнгэрийн өр жаргаж явна бид хоёр Үрсэн тойруулаад налайсан имэми За ингээд хүн зэрэгшүүлээд мэдээд маш их хартай шүү. Тэгээд ер зэрэг болохоосаа ирүүлээ. Сайн суугаарай. За ээжиг хөө одоо. Ээжийн хайртай хөө байснаа одоо ихэр нэг хөө одоо. Албасаа хагаад нэртэртэй яваад ирээрэй гэж хэлээ да. Тулгамдаад хэлэх сайхан үг маань алга болчиход байна. Бидний бурхандаа хайртай шүү ээж. За тэгээ хоёр хүүхэдтэй хайртай шүү. Хүүхдийн баярын мэндэргээ өнөөдөр. Ямар мундаг юм бэ? Ийм сайхан залуучууд төрүүлээд өсгөөд гоё үндэсний бөхөр хичээлүүлээ. Тэгээ улсын аврагт одоо 3 дахь жилдээ оролцоход ирсэн байгаа юм бид. Өнөөдөр ингээд Ууранга аймгийн засаг даргын захирамжаар сар болгоны эхний 7 хоногийн баасан гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэж өнгөрүүлдэг өдөр байна. Тэгээ өнөөдөр болохоор эхний 7 хоногийн баасан гараг. За гэр бүлээрээ цагийн сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. Үндэсний бүхэн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ирсэн сүүлийн жилдээ амжилттай оролцохоор ирсэн. Ээжтэй хайртай шүү л гэж хэлээ да.